Тэгээ өнөөдөр болохоор би надад тохиолдож исэн ерөөс ингээ бодлоос гардггүй надад ингээд тохиолдож исэн онцгүй явдлуудын талаар ярих гэж утсан байхгүй. Бараг юу ярих вэ гэж бодож байгаад миний гаргасан санаа заяа. Би бол ингээд аль болох амар сэтгэлийн хаттай гэж боддог байхгүй өөрийгөө. Тэгээ тийм болохоор би ингээд амар хурдан мартаад ч юм уу. Яг ордоос мартахгүй ч гэсэн тэрийг өөрийнхөө амьдралд нөлөөлүүлэхгүйгээр ингээд амьдрч чаддаг гэж өөрийгөө бодож ин. Гэхдээ энэ чинь ингээд шууд чаддаг анхнаасаа байгаагүй. Голын юмны дараа за угаасаа ингээд энэ бүхнийг би өөртөө шингээгээд ингээд энтэй зууралдаа л ах юм бол хэсэг хугацааны дараа ингээд ганцаархнаа би ингээд шал дэмий өөрийгөө зовооцсон, шал дэмий ингээд өөрийгөө улам ингээд хайрцаглаад шал дэмий минь санаагаа зовооцсон байна гэд дараа нь дандаа тийм ингээд ийм харвасал ирдэг учраас би ер нь бол дайлуулах ингээд сэтгэлээ хат одоо нэг ингээд угаасаа ингээд бүх юм өдрө болго ингээд 50 тогтсон байна гэж байхгүй шүү дээ. Миний амьдралд ингээд нэг жоох ингээд дэнслэх юм гараад ирэнгүүт би шууд хамгийн түрүүнд юурс ингээд бүр гялс амьсгаа аваад зүгээр энэ зэрэг юм ингээд амьдрал тохиолдно гялс баг ам дотор ингээд мань уншиж юм шиг за ингээд төвчөртэй бай зүгээр ингээд төвч ингээд тэг гой мөчүүдээ ингээд дуурс гэлнэл бүр өөрийгөө ингээд тайвшруулаад ингээд байждаг заяа. Өмнө нь болохоор бүр ингээд тэр яг асуудлын гол эзэнтэй нь хэрэлдэж баг болдог бол зодтолцчихгол тэгэл болохгүй бол өстой нэрээ нөгөө нёгийгээ үзчихэж ингээд салчих гал ингээд нэг юм жоох юм төвчгнөр байсан байхгүй. Тэгвэл одоо болохоор угаасаа юм тэнэг шахуу хүмүүстэй угаасаа юу ч булаацалтаад чи юу ч хожихгүй мэн гэдгийг би бүр амар ойлгосон заяа. Би нэг суулт ороод тэр хүнийг хаяад ингээд бууж өгöd байгаа юм биш. Зүгээр би энэ малтай би бүр хизээч яагаад ч учир зүг болохгүй гэдгийг бүр чиний энэ одоо тийм хүрэл бүр ингээд багт шинхээргүй усан малнууд бол байдаг шүү. Тэрийг бол хүлэн зөвшөөрөх хэрэгтэй. Гэтэ чи бас зарим хүнийхээ бас тийм багт шинхэхгүй усан мал нь гэж магадгүй. Би бас зарим хүмүүсийн тийм усан мал нь гэж магадгүй заяа. За ер нь юу болж ирсэн одоо ингээд багаас нахуулаад ярээ заяа. Миний одоо ерөөс бодлоос гардгүй нэг юм хөнгөн юм шиг юм хэрнээ бодлоос гардгүй нэг юм зэвүү юм байдаг хгүй. Намаа нэг өдөр байжсэн чинь ингээд нэг таньдаг найз маань нэг хүнтэй намайг ярьсан юм шиг он тэгээд байдаг штэ солонгос тэтгэлгээр сурдаг мурдаг гэд хэлсэн юм шиг он. Тэгсэн чинь тэр хүн нь юм солонгостой тийм жоохон контент хийдэг маягийн одоо мэдээ бэлтгэдэг маягийн хүн байж таараад тэг намайг ирээд ингээд ярилцлаганд ороод өгөөч гэсэн баггүй юу. Тэтгэлгээр сурдаг оюутнуудын төлөөлөл болоод ингээд яаж тэтгэлэг авсан яасан юмнуудаа яриад өгөөч гэд. Би окей гэдэг амар баярлж байгаа юм чинь баг л тэгэл хэвээр гүйж очиод хэлсэн өдөр нь гүйж очиод ярилцлагааг өгөөл тэгээ байжсэн чинь ингээд нэг кофе шопт ороод амар олон ингээд шуугантай хүмүүс тэгээ би заа угаасаа ингээд хүний нутагт байгаа хүмүүс тусдаа студид ингээд бичих хийн мэн хэцүүлээд өгтөө гэж бодоод тэгэл кофе шопт нь сууж аваад ярилцлага өгсөн. Тэгээ миг зэгтэйсэн болохоор бас яриа гайгүй. Тэгсэн чинь ярилцлага ингээд өгөхөөс өмнө тэр ингээд тэр их чи ингээд суужсэн. Надад тэгсэн баггүй юу бүр ингээд одоо бодох нь амар гур хүрээдтэй. Ингээд хөөх юм ингээд жоох юм тааруу амьдралтай айлгүй хөлтүүд ингээд хөөх өнгө хичээж хөөцөлцөр хаад ингээд тэтгэлэг авч ирээ сурчих юм те гэж авдیں۔ Нандар би бүр тэгснэ бид нар чинь тэгээ баа мэдхгүй штэ ээж аав хоёрынхоо л мөнгөөр баг явж идэг хүмүүс өстө мундаг юм антер гэж мэгээд би бүр тэр үед тэр ихч заа гэхдээ нэг тийм амар ч хөгшин биш үсрээд надаас нэг 12 л ихч заа бүр хамгийн хөгшөндөө бүр ингээ тогон зохиулсан юм шиг болсон заа би тийм амар хэцүү харагдсан юм болов эсвэл ингээ яг яагаад намайг тэгж бодсон болоо гэж бодсон заа юу ингээ бодоод ангууд ер нь бол нэг юм хэсэг бүлэг үеийнхэнд бол нэг тийм байдаг штэ. Жохон таараа амьдралтай айлын хүүхдүүд ингээд он сурдаг, мурдаг гэдэг нэг тийм. Тэгвэл одоо бол ингээд бүх хүмүүс ер нь мэддэг болсон штэ. Ингээд таатай таагүй ээ нөө ер нь бол ингээд хүүхд он сурахаар бол сурна. Хичээл юм хөөхөргүй л одоо ингээд энийг бас аажимдаа бас хүлэн зөвшөөрдөг болж ин дээр үед чинь бол зүгээр ингээд ер нь манай үед ч гэсэн тийм байсан. Ингээл заавал он сурах хэрэгтэй, он сурдаг хүүхдүүд нэр хүндтэй. Тийм л өгдөг. Тэгээд мэдхгүй одоо тэгээд яагаад тэр ихс надтай тэгж ингэж харьцныг би юусаа мэдхгүй. Тэгээд тэр үедээ угаасаа би ингээл амар шоконд ороод анх удаа тийм сонсонгуудаа юу ч хэлж чадахгүй тэгээд гараад ирсэн ярилцлага өгчөөд ямар тэр хүний урдаас манайх ядуу биш гэх хаашаа тэгж хэлэх нь бас бүр сонин штэ. Тэгээд ингээд яагаад манай ээж аав хоёр хоосон нойтон байж би ингээд амьдралд хичээх ёстой юм уу
одоо ихтэй сургуульд хэдэн мянган хүн сурж байна тийм үстэй. Тэр хэдэн мянган хүн чинь бүгд төлбөрөө төлөөд сурж байгаа. Тэтгэлэг авах нь авч байгаа. За тэгээд тэр сургууль сурсан бол мэрэгчлээ эзэмшээ цаашдаа ингээд тэтгэлэг аваа явна гэдэг чинь тэр чинь ерөөс ар гэртэй холбоогүй хувь хүний л өөрийнх нь дур хүсэл хиймээрээ бол хийн, хийхгүй бол хийхгүй. Амар шоконд ороод тэгээд одоо хүртэл миний бүр дотроос гжигдээд идэв ш тэр хчиг бодохоор. Тэр их ч гэсэн одоо тухайн үед юу бодож хэлснэ эсвэл ингээд одоо угаас тэр их ингээл мэдгүй барыг намайг танихгүй явж байгаа шүү дээ. Тэг зүгээр нэг юм хідүүлээ нэгнийхээ амьдрал юм рандомор юм амар юм сэв суулгацсан хүмүүс бас байж идэг заяа. Тэгээд миний ойр эргэн тойронд бол байнгын ингээд намайг тухгүй байдалд оруулаад идэг, байнгын намайг үгээр идэл, байнгын ингээд надад таагүй мэдрэмж өгөөд идэг хүмүүсээс бол би бол шууд ингээд зайгаа барьдаг болсон. Ингээ хаяа рандомор таарч байгаа хүмүүстэй бол бүр үнэхээр би миний бүр ингээд хамгийн гоцлцоод байл бол хэрэлдэн. Гэхдээ одоо тэр ихч мэгчтэй бол ингээд би өөрөө ч баг ойлгохгүй юу болоод байгааг нь мэдэхгүй ингээд баг ингээд салчиж байгаа байхгүй. Иймэрхүү үед бол чимээгүй дугаан өнгөрөө сүүлд нь ингээд бодлоос гарахгүй ингээд жоохон сонирн байгаад үйл байдیں۔ Тэгээ өмнөх бичлэгүүдийг үзсэн бол миний одоо амьдралын ингээд хамгийн надаас ингээд салж өгдөг зовлон маань бол би ингээд одоо турах гэж амар хичээж зүтгэж байгаа гэл ингээд байнга ярьдаг штеп. Хардаа би зүгээр тийм бичлэг хийсэн заяа. Тэгсэн чинь сая сүүлийн миний бичлэгэн дээр зөв юм ярьж байна шүү. Залуу хүн байна да одоо нэг турсан дээртэй. Гэлгүүглээ нэг амар сонин комент биччихсэн. Тэг яг үнэндээ бол намайг турахад дээ штэ. Та надаа ингээд нэг өдрийн эрүүл хоолны мөнгө авч өгөхгүй. Үст их албагүй заяа. Тэгээ дээрэс нь та ингээд ирээд миний өмнөөс нэг ингээд дасгал хийж өгөхгүй угаасаа тэхгүй хаана эн чинь өрөөс хамааралгүй асуудал харин бүдүүн байснараа би өөрөө яаж байгаа вэ гэхлээр би л өөрөө хохирж байгаа би л өөрөө эрүүл мэндээр хохирж байгаа би л өөрөө гадаад үзмжээр хохирж байгаа би л өөрөө залуунасаар хохирж байгаа би энийгээ бүр ингээд тул талаа ойлгосон тэгээд хичээгээд үзэлцээ чадалтад гарвал миний ингээд чадaltaих чадахгүй бүрдүүн тарганаараа үлдээд ингээд суугаал байвал миний хохих би энийг мэддэг учраас цаашдаа яах вэ хөө гэдгээ би чинь бас хүн юм чинь бас ингэ зориг зорил тавиад амьдрах гэдэг нь шүү дээ. Бод хүнд юу юм хэлэхтэй. Би ч одоо нэг дээ. За би хичнээн турахад үнэхээр идээд хажууд гахаа нохош идчихэж таргалдаггүй хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс одоо ингэж ус уусан ч таргалдаг хүний зовлон ойлгохгүй заяа. Тэгэхээр би бас өөр хүний нэг зовлон ойлгохгүй шүү дээ. Тийм учраас хэн нэгэнд юм таагүй мэдрэмж өгдөг юм галзуу солиотой үгээ болох хэрэгтэй. Сайн найз чинь байсан ч гэсэн эхлээд тэр хүний тухай сайн сонс хүн ер нь яриандаа хэлдэг штэ. Юугаа магтуулмаар байна, юугаа ер нь чамд нээж ин тий. Тэрэнд нь ингээд өөрийн зүгээс тусалж дэмжих юм байвал дуграад чадахгүй бол зүгээр дугаа байх хэрэгтэй. Бидний амьдралд бол ингээд бүх юм уугүй төгс байх боломжгүй л дээ. Гэхдээ тэр хамаатан саадны ах эгч нар тий арай илүү миний амьдралд ингээд бас оролцох ингээд боломжтой ээж авч юм уу тэр хүмүүс намайг үйлж гоочлгүй. Тэгээ би ч гэсэн хараад энэ хүн юм байна тэр хүн тийм юм байна гэж харддаг л та. Гэхдээ тэрийг би ингээд хэлхээ болоод амар удаж байна. Би өмнө нь ингээл тэнийг юм шиг хилдэг л байсан л та. Тэгээ тэр үедээ өөрөө хүүхдч байсан баг. Тэгээ одоо ер нь би нас бий гүйцэд ер нь ингээд докторжоод ингээд хүн одоо том хүн болоод одоо нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн том хүн болоод ирэхээрээ би яг одоо ойлгож байгаа байхгүй. Хүний ерөөсө гадаа дүр төрхийг ингээд тиймээ гэж ярих хэрэггүй юм байна. Үнэхээр ярмаар байвал ганц хоёр найзтайгаа муулаад өнгөрчих заяа. Тэгэхгүй ингээд тэр тухайн хүнд нь ингээ хийлэнгүүд тухайн хүнд нь үнэхээр ямар ч асуудал үүж болно заяа. Боломжгүй байж болно, эрүүл мэндийн шалтгаан байж болно, мөнгө төгрөггүй байж болно, эсвэл өөр арчаагүй байж болно. За ингэ та хэлчлээ. За хэлье заяа. Тэгвэл та өөрөө яг ингээд тийм 100% өөгүй тэгш сайхан хүн мөн үү? Ингээд гой сайхан эрүүл байхад чинь санхүү амар хэрэгтэй шүү дээ. Тэгвэл санхүү мөнгө хүрхгүй хүн байвал яах юм? Нүүр ам арьсмарсаа янзлуулмаар явал мөнгө төгрөггүй хүн байвал яах юм? Байга хэдэн жил чиний нүдэн дээр тийм байвал та арчаагүй гэд ярьж болно. Гэт нэг рандом ингээ хальт таньж мэдэхгүй те одоо ингээл миний бичлэгийг үзэхэд миний энд батга байх юм бол ингээл өө энэ сте бэлэг батгатай арчаагүй нүрээ цэвэрлдэггүй угаадаггүй. Яг яагаад ийм амар үзлийн болцгооц юм болоо би ерөөсөй ойлгохгүй байгаа хүмүүсийг. Гэтэ гоё эрэг хүмүүс нь ч байгаа эрэг нь. Гэтэ ер нь бол яг тэгж бичих хүн алга болохгүй мэдчихлээ л да. Гэтэ ер нь бол зүгээр сайн ингээд бодоод эргцүүлээд үзээрэй заяа. Яг ингээ хэн болохоро яг яагаад ингээд хүнд юм хэлж байгаа. Тэгээ би ч угаасаа паблик ингээд бичлэг аплод хийж байгаа учраас ингээ ямар ч хүн юу гэж бичиж болно гэж одоо ч комент баг ингээд нэг уншихгүй байгаа. Тэгэд өөрөө хэсэг ингээд амар хүний үгэнд эмзэглэж явсан болохоор өөрийнхөө мэдрэмээргүй байгаа юмыг хүнд мэдрүүлэхэ болчих юм бол зүгээр юм байна да гэдэг бодлыг бас хүрхэн тээж эхлээд байгаа байхгүй юу.
ингээд одоо бүр багасаа найзлсан одоо найзууд нь шүү дээ. Би ч одоо багтаа ингээд бүр юм баг муухай ир хүнээс дээр юм иршүүд одоо юм амар юм хүүхдээс ахгүй. Тэгвэл ингээд багын маань ингээд найз нөхдүүд те одоо намайг томроод би ч одоо ингээд томроод ер нь 10хан төлөв рүү орсон байхгүй. Ерөөсөө юм үг дуу цөөтэй шахуу ч юм уу те нэг юм үг дуу цөөтэй гэснээр ингээд жавж гэдэг. Гэтэ ер нь бол амьдрал дээр ер нь бол ингээд олон хүний дунд мод ингээд жоохон тотгошоо ч юм уу эсвэл жоохон дуу муутай болцсон байхгүй. Тэгвэл миний тэрийг хүлэн зөвшөөрөхгүй ч юм уу те. Эсвэл ингээл би ингээ багтаа ингээд жоохон нахаалны хүмүүжлэхгүй ч юм уу тийм араншин гаргадаг байсан бол одоо яг тэр темпээр ингээд надтай харьцах гэдэг. Тэр надад ингээд жоохон таагүй санагдаад би одоо жоохон тийм хүмүүсээс цухтааж эхэлж байгаа. Тэг хамгийн гол нь би тийм хүмүүстэйг хэрэлдэхгүй, тэр хүмүүстэйг учир зүгөө ололцохгүй. Яагаад гэвэл тэр хүмүүст буруу байхгүй угаасаа намайг тиймэр маань ингээд сэтгэлд нь бууцсан хүн надтай тэгж л харьцсан штэ. Тэгвэл би өөрөө тэрнээс таагүй мэдрэмж аваад байлаа. Би уулзахаа болцсон дээр юм байна. Тэгээд үнэхээр уулзах шалтгаан гарах юм бол уулзаад тэр үгийн дугаа төвчээд өнгөрнө. Ерөнхийдөө бол тэ нэг зорж уулзаал өөрөө төрүүлж уулзсан байрыг гэдэг ха болцсон. Тэр зөвшөөрөөд за хонгороо одоо ийм болж өөрчлөгдсөн. Хонгороо нэг иймдэ гэдэг одоо нэг юм бодол авцсан. Тэр багийнхаа найзуудтай уулзахад бол зүгээр амар nice гэдэг байхгүй. Тэгвэл одоо ингээл ялангуяа 10 жил мэлтэй ингээл амар баг зодтолтож барьж гүйжсэн ингээд найзуудтайгаа эрэгтэй найзуудтайгаа уулзгаар ингээд амар би одоо ингээд андаа гэдэг үгэнд амар дургүй байхгүй юу? Ер нь л дургүй бас. Тэнгүүд одоо бараг л урдаас андаа хамаа мамаа гэх гэдэг. Багын жоок мөкөө ингээд бүр одоо хүртэл стил ингээд яриад гоё л доо яг ингээд яг анги дотор ингээд гоё байж ивэл. Тэгэхгүй ингээд одоо би чинь ингээл дамжуулаад ингээл амар олон найзууд нэг дор уулзаал тий гадны хүмүүс дунд ингээл тий намайг нэг ингээ шаал өөр гэж боддог хүмүүс маань тэгэл тэр хүмүүстэй ингээ хамт байгаа. Нэг талаараа яхаа би ингээд жоохон нэрээ бодоод жоохон муухай зан гаргаж иж магадгүй. Гэхдээ нөгөө талаараа би өөрөө тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа байхгүй. Би өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас энд яач боломжгүй. Би өөрөө хүлээн зөвшөөрнө гэд тэнд төвчээ суугаадах юм бол би өөрөө ингээд улам стресстэй тэгээд улам миний ингээд дотор гол зураад хэцүү байгаад байгаа байхгүй. Тэгж бодоод за тэгвэл би ингээд намайг одоогоор маань таньсан хүмүүстэйгээ ойр байх нь надад илүү тухтай юм байна. Тэгээд тэр багын найзууд мэдтэйгээ холбоо бүр таслахгүй ч гэсэн ингээд яг би тэдний хүрээлэлтэй бол уулзаад ингээд явахд гимэн байна да гэдэг. Одоо ер нь томорхоор ингээд яг юг яах ёстойгоо ингээд яг ойлгоход эхэлчихдээ юм байна л да хүн ер нь. Жохон байхад ингээд заавал хэрэлдээл учраа олохгүй л болохгүй. Жохон байхад бүр ингээд хүсэхгүй бай. Ер нь дургу байж ингээд хүчээр уулзаад идэв гэсэн заяа. Гэтэ тэр нь хүчээд биш ингээд дургу хэрнээ хүсэж уулздаг. Амар сонио ингээд тэр уулзаж тэнд ингээд баг асуудал үүсгэж ийж ингээд миний амьдрал өрнөж ингэж явдаг байсан юм уу хайшин жоохон мохон байхад. Ер нь юм 10 жилийн харцлцуур охтууд тийм байдаг шүү дээ. Ингээд яг тэр гэж ирэл ингээд бөөнөрөө нэг тийм үе байдаг шүү дээ. Улам ингээд асуудалд орох дуртай бүр ингээд бүр асуудал бүр хайгаал дэвэргээл тэ. Тэг миний гол нь тэр нас өнгөрцөн. Тэрийгээ би ямар ингээд буруу юм байсан бэ гэдгээ сүүлд ингээд ойлгосон байхгүй. Тэг гол нь би тэгтээ тэгж одоо хүүхэд насаа, тийнейж насаа өнгөрүүлсэндээ харамсдаггүй яагаад вэ гэхэлэр тэр чинь угаасаа хинч надад буруу зүйлийг ялгаад өгч хэлж мэдгүй. Би өөрөө л амьдрал дээр амсч ийж ингэж ажиллах нь буруу юм биш гэж амсч ийж ойлгосон ойлголт маань илүү намайг төлөвшүүлж байгаа байхгүй. Тэрнээс хин нэгэн ирээд надад чи ингэ тэгдэг наад чинь буруу гэх юм бол би эцэж өөр дээр юу нааж авахгүй. Яг үдээ зэрэгтэй ойлгоно гэж юусоо бодохгүйсэн. Тэгээд нэг талаараа манай ээж аав хоёр намайг амар дардаггүй байсанд амар баярлж байгаа. Ингээд юу дуртай хүснэ хийж үзээд тэгээд өөрөө ингээд эртгэн гар дүрээд энэ буруу юм байна. Ингэж ажиллах нь буруу юм. Тэрнээс ингээд яг манай ингээд найз майз ангийнхан дунд ингээд ээж аваас амар айдаг хүмүүс ингээд хүүгүүд зөндөд гэсэн байхгүй. Ерөөсөө ээж аав гэхэл калтчдаг. Тэг би болохоор ерөөсөө айж мэдгүй. Тэг тийм тулдаа эрт биед агаад эрт ингээд амьдралтай танилцаад тэгэл ер нь бол ингээд амар чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг болсон гэх юм уу. Тэгэхдээ одоо яг манай найзуудын өсөж байгаа хүүхдүүд гоё хүмүүс болж гарч ирэх байхаа. Тэгээ өөрсдөө юуг ингэж хүлээн зөвшөөрөхгүй хүсэхгүй байсныгаа одоо яг хүүхдүүд дээрээ ингээд ухаалгаар гаргаж ирээд илүү амьдрал тайртай, илүү хүүхд өсгөх хариуцлагатай хүмүүс хүүхд өсгдөг болсон гэж бодож байгаа. Тэгээ түрүү ярьсан шүү дээ одоо ингээд жингийн асуудал гэж байдаг гэд. Тэгээ миний бол ерөөсөө амьдралын бараг 50%, за 50-аас ч их бараг 70% таагүй мэдрэмж нь жингийн асуудлаас болж исэн. Сайн найзууд ингээд эсвэл хамаатаас одоо ингээд намайг амар бүдүүн тарганаар маань ингээд жок хийж
ингэж тоглолтогт нь би амар таагүй мэдрэмж авдаг байсан. Тэгэхээр би өөрөө ингэж амар туранхай авахыг хүсдэг. Хин бүдүүн байгаадаа эмзэглэдэг хүмүүс байдаг шүү дээ. Би болохоор тийм биш. Би ингэж бүдүүн байгаадаа үргэлж эмзэглэдэг. Би амар туранхай байхыг хүсдэг байхгүй. Чин ингэж олон жил байсараад өвчин болцсон баг. Үнэхээр хичээх юм бол ингэж турж болж байгаа заяа. Гэтэ би ингэж тхийн тул надад ингэ урт хугацааны тэсвэр төвчөр хэрэгтэй аахгүй. Тэгвэл ингээ 20-30 кг жингийн илүүдлээсээ би одоо яг 50% нь хассан байгаа байхгүй. Тэгээ одоо би ерөөсөө ахаад нэг 50% турчил юм болоод өөрийнхөө хүсдэг жин дээр ер нь очих гээд байна. Миний мэдэрсэн юм юу вэ гэхлээр эмхтэн хүн тарган бүдүүн байснараа ер нь бол ингээд амар сэтгэлийн шарахтай амьдэрдэг гэж боддог ер нь би бол хамгийн эхлээд үргэлж ингээд найзуудынхаа жокны гол бай болно заяа. Тэгээ ингээл яаж ч ингээл бүх юм амар жинтэй холбоотой, амар их ингээд гадаад үзмжтэй холбоотой. Гэл зүгээр ядаж ингээл автобус машинд суухад л хүртэлтэй. За чи бүдүүнээрээ ингээд урагшаа суу. За чи бүдүү юм чи ёо энэ багтахгүй гэл ингээл би зөв бүдүүн болохоор тэр машин дотор ингээд бүх асуудал ингээд тухгүй болчихж байгаа юм шиг заяа. Бүхнийг мэдрээд ингээд хичээгээд үнэхээр турах хэрэгтэй байгаа шүү. Би мэдчихэж байгаа бити тэгээд тураач бити яриад юмэр. Би бүр одоо өнгө бичлэгийн комментуудыг уншаад бүр ингээд гайхаад тэгтээ ингээ хаа хамаагүй ямар ингээ хаягаар бичиж байгаа хүний чи ингээд юу нь мэддэхгүй тийм хүнээр ингээд одоо өөрийгөө дүгнүүлээд үнэлүүлээд байхгүй л дээ. Гэхдээ хүн чинь бас юу н ингээд жоохон сэтгэлийн амтэн штэ. Тэгээ ер нь жоохон гайхтай юм байна. Яагаад хүмүүс бүр ингэтлээ эргүү болцсон юм бэ? Би бүр гайхаад байгаа байхгүй. Би тэ нэг комментиг бүр ингээ харж чадахгүй устгацсан. Би ер нь л коммент устгадаггүй байхгүй. Нэг комментиг бүр харж чадахгүй устгацсан. Тэгээд зайл эргүү өлөгч юм яасан юу муу гинэ. Би тэрэн дээр ингээд Монгол улсыг муулаад исэн юм уу? Бидний бодит байдал шүү дээ. Зүгээр бидний бодит байдал байхгүй. Тэгэнгүүт бид нар бүр ингэтлээ бүр ийм амар хоосорцсон юм уу? Ийм юмыг энгийн юм гэж хүлээн зөвшөөрөхөөрөө тий зөвшөөртлөө тийм амар хоосорцсон юм бах та гэж бас нөгөө талаараа зөвтгөж бодож үзлээ. Би ингээд муулаад байгаа юм биш шүү дээ. Ийм байна. Гэтэ би энд тасах юмаа тасна. Тэгээ боломжоор за миний үеийн залуучууд юуг өөрчилж болох чинь тэр болгонд нь оролцсон шүү дээ. Надад учиргүй Монгол улсыг хөгжүүлэх мөнгө төгрөгч алга, чадал чансаа чалга. Гэтэ би аль болох ингэ зөв болгосон иргэн байхыг хичээн. Ирээдүйд миний оролцож болох хөдөлгөөн юу вэ? Тэр болгонд оролцож чадхаараа л оролцсон. Үнэхээр тэ хүсгээ болжул ам биш гай биш тэл би хийхгүй л тэ. Тэгээд чинь өөр болохоор заяа. Олон хүний дунд найзууд амир жингийн талаар хийх хэрэг ингээд бүр яагаад бүр та нар ингэж намайг ингэж байгаа юм бэ гэд ингэж амир гомддог байхгүй. Ядаж ингэж найзаагаа өхөрдөж ийн гэснээр будука гэж юм их бондогроо монтороо гэж зүр зайлаад хүү болчих. Чамайг одоо тэгээ тураалаа. Одоо хүн болгонд ямар янз бүрийн юм сул талааш тэгээ тураалаа тэгээ хосгоо шүдтэй юу хийм батхан нүртэй тий салаалан үс салаалсан үстэй тий майжиг хөлтөө өнтер гэд дуудаад байгаа юмгүй үстэй. Дөрүүлээд ингээд би тэр хүмүүс шиг аашилмаар байвч уучлаарай угаасаа тэгэх чинь ямар ингээд хэцүү зүйл эмзэг зүйл болохыг мэддэг учраас тэгдгүүмаа. Ингээд хамрын ингээд самсаа ингээд ширхрээд идэг за тийм үед ингээд бүр зүгээр л уйлчмаар санагдаад. Гэхдээ гол нь ингээд хүний бас юу вэ штэ тэг нэр төрг гэж байна. Хүний одоо ингээд шүдээ 100 твчих юм гэж байна. Тэр ингээд зүүндээ гарч тэ дээрээс нь ингээд өмнө нь бас өөр ингээд одоо эрэгтэй хүмүүсийн дунд найз маань намайг тэгж хийх бүр ингээд хамгийн муухай зав. Тэгээд хэрэлдэж чадахгүй штэ дараа нь бүр ингээд насны онгой заяа. Эрэгтэй хүмүүс ялангуяа тийм юмд амар дуртай. Нөгөөдөг чинь тэрийг ингээ бүдүүн гэж хэлээ. Тэгээд нөгөөдөг нь уурлаа тэр хоёр хэрэлдээд ингээ нэг иймэрхүү юм бол эрэгтэй хүмүүс бүр амар фаны яриа болж үлддэг. За. Тийм эрэгтэй хүмүүсийн дунд ингээд орчхороо хин нэг намайг ингээ бүдүүн гээд ингээ энэ дунд ингээ жок хийх гэдгээс ингээ бүр амар тэлтэрдэг болсон зав. Тэгээ угаасаа ч тийм угаасаа байдалд орж исэн болохоор тэрнээсээ тэлтэрсэн. Тэгэл яагаад би ер нь энэ хүмүүсийн төлөө яагаад туранхай байх ч ёстой юм. Энэ хүмүүс яагаад ингэж намайг туранхай байхыг шаардаад байгаа тий. Зүгээр ингээл те болж байгаа үйл явдал процессыг жокэлж бид нэр ингээд хоорондоо ярина уу гэхээс би өөрөөсөө хүний гадаад төрхөөр тэгж оролдох амар дургуй заяа бүр амар шархалснаас болоод ийм юм бүр үзээ яддаг болсон бүр. Бол нэг тийм их бол байхгүй мэн.
таагүй мэдрэмжинд орж ингээд байсныхаа дээр мартцсан л зүгээр миний сэтгэлд үлдсэн юмнууд заяа. Зээддэг юм а хэлээ. Ингээд найз залуудаа ингээд бүр нэг юм азраг болцсон хүмүүс байдэн шүү дээ. Ингээд бүр ингээд ам гарсан. Уурлаад ингээд аргадуулаад сурцсан. Тэг би тийм хүмүүстэй ерөөсөн ингээд уучраа олцож чаддаггүй байхгүй. Яагаад гэвэл тэр хүмүүс ингээд бүр найз залуудаа ажилласаар зүгээр чи найз залуудаа хөөхөн охин байж болно, ихнэр нөхөртөө хөөхөн ихнэр нэж болно. Гэтэл чи бол бусад хүмүүсээ нөө балаа аваа гэдэг чи яг үнэн байхгүй. Чи зүгээр ингээд хичнээн бүр амар гоё хайрлуулдаг найз залуутай байсан ч хичнээн амар гоё хайрлуулдаг нөхөртэй байсан ч гэсэн чи тэр залуугаас бусад бүх цаг үед тэр хоёр хоёулахна байдаг тэр сайхан гэр орноосоо гараад бусад бүх үед чи бүгдэнтэй нь эргэтгэж тэнцүү хүн байхгүй. Тэгэхгүй ингээл өөрсөө амар түргэн хааштай ерөөсөө тэгэл нөгөө залууга бүр дийлээ сурцсан нөгөөдх нь ч гэдэг эргүү тэнэг мангар юм байд юм ааш байнгын гэл дээрлхүүлээ сурцсан. Тэг би ч гэсэн өөрөө тийм муухай авиртай байсан байхгүй. Тэ одоо ингэ сүүлд ингэ бодоод энэ бол бүр үнэхээр эргүү юм байна штэ гэдгийг мэдсэн баахгүй. Тэгвэл одоо ингэ тэрийг мдээгүй вахтуудыг хараад бүр гэж боддог заяа. Хос хоёрын асуудал үнэхээр дуусахгүй. Та 2 жил, 3 жил, за уртдаа 5 жил чи тэрэндээ атман байлаа гэд. Тэгэл бүр ингээ асуудал шалтаа буугаал тэ ингээл нөгөө залууч нь хуурж би бүр ийм асуудал төр зөндөө бүр ингээ хажууд нь байж байгаа юм. Нөгөө залуу нь ингээл хуурж ингээл яагаал гэсэн чи нөгөө 4 5 жил өстой бүр азраг байсан охтууд чинь тэгэл шалаар нэг болж байгаа байхгүй. Тийм учраас нэг хүнтэй үерхлээ, нэг хүнтэй хайрлалцлаа гэдэг жоохон хүн авираа авч үлдээ заяа. Тэснэ ингээл нөгөө залууга бүр ингээд базаад суурсан. Гэхдээ тэр базалтаа ингээд эргэн тойрны хонд гаргаж марах гад. Найз залуугүй байхад нь зүгээр харилцдаг байсан. Манай найзууд за нэг 2 ганц 2 найз байдаг хгүй. Зүгээр бит хоёр ингээд амар гой мэйчилдэг. Тэгээ найз залуутай болоод эхний жилдээ олё бүр үнэхээр бүр ингээд очиод хутгалмаар байдаг гэсэн заа. Тэгээ 2 дахь жилээс арай гайгүй болол тэгэл ер нь амар давруу болцсон бүр ингээд байнга ингээл ер нь ингээл тэрсэлтэл ингээл яг юм амар юм мэдгүй миний зур харснаар зүгээр босог байгаад сурцсан гэх юм уу зүгээр ингээд амар уурлаж юмыг шийдэж мэдэх гэл би ингээ ивэр ярьж би одоо тэр хүнийг аргадах ямар шаардлага байхгүй шүү дээ. Тэгэр би буруу юм хийсэн бол аргадаж болж чинь. Тэнгүүд жоохон нэг асуудал төр зөрчилтөн өсөнгөд шууд ингээд амар юм тавшилж уурлж хөмрлаа за. Би амар дургуу тийм охтод байдаг. Би одоо тиймэрхүү охтодтэй бүр малтчин та гэл ингэж байгаа тэгээ харьцаа болждөг болсон. Эсрэгээр эрэгтэй хүн дээр бол ярмаар л юм. Гэтэ одоондоо хитрхийх ингээд нэг юм шүмжлээд ярьчихаар хүмүүс намайг энэ одоо хийн гэж бодож магадгүй би хийн жишээ. Тэгэд азар би ингээд нөгөө нэг олон нийт дунд орсон хүрээлэл багш нар тиймэрхүү хүмүүсээс ерөөсөн муухай мэдрэмж авч байгаагүй. Азар тэгээ бүгднтэй нь гоё нийттэй гоё байдаг гэсэн. Тэгээ нэг миний амьдралд хитгэн нэг иймэрхүү дургуун өрмөр явдлууд болж ирсэн. Тэр нь бодлоос гардаггүй ерөөсөө. Одоо яриагаа багцлаад хэлэх юм бол нэг хүмүүс нэгнийгээ химлэх ингээд дэндүү туртай. Тэгээд хамгийн муухан заяа. Өөрөө ингээд хэцүү байдалд орсон үед л хүмүүсийг нэг жоохон ингээд ажиглаж эхэлдэг. Би тэр үед тэрэнд муухай зан гаргаж тэгээ хүнийг ингэх нь буруу юм байна, ингэх нь ийм байна гэд. Тэгээ жаргалтай үедээ бол хаа хамаагүй савчаал хаа хамаагүй үг шийдэл гэд нэг солиороод явж идэг. Би өөрөөсөө энэ тал дээр бол ингээд хүнийг ингэж хэмэлдэг хүн байхгүй гэдэг тал дээр хичээгээд нэг хоёр удаад хичээгээдч болохгүй хамаалтчих болно. Би ч гэсэн хаяа хамаалдах тохиол байгаа ш. Тэгэл ингээд тэгсээр агаад явсараа хүн хичээсээр агаад нэг темп тогтсон штэ бас за ингээд ийм төрлийн хүнд би одоо ингээд хүүхд төрүүлсэн хүнд юу ч хийж мэдэхгүй шүү дээ. Угаас ингээл тэгээ одоо тархалах турах хүүхд өвдөх хавдах юу гэдэг тэр болгоно би юу ч мэдэхгүй би зүгээр хамгийн л сууждаг. Тэр ээжийн юмыг л би сонсдог заяа. Хүүхд ингэ тийм тэгвэл одоо явах дээ гэд ингээл сууждаг. Тэгэхгүй ингээл тэр тэгжилээ штэ энэ тэгжил тэрний хүүхд тэгдэм билээ штэ энэ тэгдэм бил бюроосо битээ тэгээ монголчуудаа манай тэр бол юу нээр муухай зан. Тийм хүн ингээд одоо 1000-д 1-2 л байдаг бол л дээ. Тэгэхгүй одоо ингэж бүр ерөөсө 5 өний 2 3 тийм байгаад байгаа байхгүй. Тэг хүмүүс ингэж хүмүүсийг амар сан шүүдэг хэрнээ өөрөөсөө ерөөсөө өөрийгөө ингэж таньдаг юм шиг. Би ч гэсэн өөрийгөө таньдаг ингээл хүн амтнд цензур заавал ингэж сэлбэлзэл явж идэг үстэй. Сүүлийн үед юу н бодож үзээд ингийн буруу юм байна, тэхин буруу юм байна. Хүн ер нь ганцаараа байж сурах амар сурах хэрэгтэй. Ганцаараа байхдаа өчнөө бол өөрийнх нь тэнийг үг үйлдэл бүх юм ингээл бодоол хүмүүсийг ч гэсэн битгий юм байгаас тгийсэ гэж юу н амар боддог болт юм бэ. Тэгээ ер нь л
жоохон ингээд хүнд хэлэх үгээ боддог байх хэрэгтэй. Хүний ингээд бодлоос гарахгүй те ямар нэг юм хийхэд нь өөртөө итгэлийг нь ингээд дардаг тийм сэжгийн үг амнаасаа битгий гаргаараа. Би одоо ингээд жоохон ингээд баг ингээд цаца би жоохон бүтэн юм чиндээ цаца би жоохон юм чинь тэгээд ингээд бүр ингээд идэх за өөрийгөө хайрцаглах гээд. Тэгвэл би бол ингээд нилээн ингээд ерөн сэтгэлийн хаттай нилээн ерөн үзэлцчих гээд байгаа байхгүй. Тэнгүүд надад сэтгэлийн хат муутай зөндөө хүмүүс бааш тэр хүмүүс яадаг бол юм үйл хөдлөл хийх болгондоо ингээд нэг хүний ингээд хилжээс үгэн зураас толгонд нь орж ирэл улам өөртөө итгэлээ алдаал тэрнээсээ болоод илүү шин юм туршиж үзгэсээ чи ингээд хойш суугаал харамсаал бити тийгэрээ хүмүүс чамааг бүдүүн таргаан тэнэг халтар новш юу ч хилжсэн те зүр тэр хүрээллээс л холтчих. Тэд нар яг үндэ хинч биш байт юм бэлээ за эргээд ингээд бодонгууд тэр хүнгүүгээр чи бүр илүү сайхан амьдарч эхлэхтэй буруу газраа хүн буруу газраа байх нь ямар одоо юм байдгийг чи өөрөө ойлгож эхэлнэ. Тэнгүүтээ зөв газраа шинэ газраа очиод өөрийгөө ингээд шинээр таниулах нь ямар сайхан байдгийг чи бас тэндээс ойлгоно заяа. Би бол ер нь одоо тэгж бодож байгаа ингээд бүр тэг өөрийгөө жоохон хамгаалдаг өөртөө хайртай байх хэрэгтэй. Тийм илүү билүү үгэлсэн гаруудад ер нь бол жоохон ингээд хариуг нь бариад те. Гэхдээ хариуг нь барихдаа буцааж чи юм тийм заваа маан гэхгүй л те. Буцааж өөрийг нь яг адилхан чулуу шидэхгүй. Зүгээр л ингээд тэр хэлсэн үгэн дээр ингээд хариуцлага нэх заяа. Чи яг ямар үндслээр намайг ингэж хэлж байгаа ингэж байгаа гэж байгаа. Хүн ер нь жоохон хүчтэй байгаад хүмүүсийг тийм тэнийг юм хийгээд байгааг нь өөрт нь мэдрүүлчихэж тэр хүн өөрийгөө буруу юм хийж байгаа ойлгох гээд байхгүй. Тэгэхгүй бид нар л ингээд шархлал бид нар л тэр ингээд юмаа ингээд авч үлдэх юм бол тэр хүн өөрийгөө те баг төс тас төмпөн шанах хэлчлээ гэж ойлгоод тэнцээ чи хөөрөөд те өөрийгөө ингээд сайхан голыг нь олж хэлдэг сайхан хүн ингээд бодцаагчаач юм ярьсан бодцоо явж байгаа. Тэгэхээр ер нь бол нэг дугаа байж болно хоёр дахь битгий гурав дахь тэр үнтэйг ойлголцохгүй бол тэндээс яв заяа. Ерөөсөө ингээд юм бодоод үзээд байхад нэг юмтай зууралдах нэг хүн нэг юмтай зууралдах нэг асуудалтай зууралдахад хитрхи хайр амьдрал байгаа байхгүй. Бараг тийм бодож явахаар зүгээр сайхан гэртээ ингээд сайхан унтаад байжсэн тэр. За кино үзээд хамтдаа мэдээд. За тийм байна тэгээд ямар ч байсан та хүнээс муухай үг сонсохыг хүсдэггүй шигээ хүн бас муухай үг үйлдэл битгий хийдэг байгаарэ. Тэгээд одоо мөнгө санхүү эд зүйлэр хүнийг хохроохоос гадна сэтгэл зүй те сэтгэлийн оюун санаагаар нь тоглож хохирооно гэдэг бол хамгийн амар эдгэж болшгүй зүйл байдаг. Тийм болохоор ямар ч хэлсэн нэгэндээ гоё хайртай байгаарай л гэж хэлье да. Баяртай.